23-аас 24 оны хичээлийн жилд нийслэлд өндөр ачаалттай одоо 47 сургууль байна. За энэ 47 сургууль дээр 33,314 суралцагч, за 17 аймгийн 34 сургууль дээр 4,379 суралцагчид одоо 3 ээлжинд орох ийм бодиттой эрсдэл үүссэн байна гэж бид нар харж байгаа. За тэгэхээр энэ бодиттой эрсдлүүдийг одоо яаж шийдэх вэ? Ямар хөө шийдлүүд байна вэ гэж. Ингээд бодлогын нэг юм 6 шийдлийг авч одоо хэрэгжүүлэх юм шаардлага байна гэж бид нар харж байгаа. За нэгдүгээрт нь бол ачаалал ихтэй байгаа сургуулиуд дээр шинээр болон өргөтгөл хийгдэж байгаа барилга угсралтын ажлуудыг одоо эрчимжүүлэх ийм зайлшгүй шаардлага байна. За одоо зарим сургуулиуд 6 жил ч одоо баригдаж байгаа. Манай Сонгон хайрхны одоо 12 дугаар сургууль, 62 дугаар сургууль, за Баянзүрх дүүргийн 26 дугаар орон дээр байгаа энэ сургуулиуд бол маш их олон жил удаж байгаа. За тийм учраас бол бид нар энэ ажлыг эрчимжүүлж, за ямар ч байсан 9 сарын 1-нд биш юм а гэхэд одоо хүүтрхээс өмнө одоо энэ сургуулиудыг ашиглалтанд өгөх чиглэлөө энэ ажлыг эрчимжүүлье. За энэ шаардлагатай байгаа санхүүжилтийг 24 оны одоо төсвүүдээр нэмэлт одоо тусгая гэдэг ийм шийдвэр өнөөдөр гарч байна. За энэ хүрээнд бол ер нь бас сая Монгол Улсын их хурлаас гарсан төр хувийн хөгжлийн түншлэлийн тухай хууль гарсан энэ 7 сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Тийм учраас өөрийн газартай байгаа сургуулиудын одоо газрууд дээр нь хувийн хөгжлийн компаниудтай бид нар одоо тодорхой хилцээр хийгээд тэгээд удаан жилээр хувийн хөгжлийн компаниуд нь хөрөнгө оруулж бариад тэгээд төр одоо удаан жилээр түрээслээд худалдаж авах одоо энэ хэлбэрээр энэ асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй юм байна. Энэ бол бас нэг тодорхой шийдэл, санхүүгийн шийдэл байх юм байна гэж харж байгаа. За 3 дугаар шийдэл бол энэ хамран сурах тойргийг одоо шинжилэн зохион байгуулъя. За ачаалтыг тэнцвэржүүлэх замаар одоо бүлэг дүүргэлтийг бууруулъя. Тэгээд цаашаад бол нэг ангид ерөөсөө 45 хүүхдээс дээш хүүхд сурахгүй байх одоо энэ зохицуултуудыг хийя. За тэгэхгүй бол одоо нэг ангид 50-уулаа нэг ангид 60-уулаа одоо суралцж байгаа ангиас тэр сургуулиас одоо сургалтын чанарын асуудал тиймээ тэгш боломжийн асуудлыг ярихд их утгагүй. Тийм учраас цаашдаа ер нь бол одоо нэгдүгээр ангиас нэгдүгээр ангид орж ирж байгаа нэгдүгээр ангийн эсэлт авж байгаа ачаалттай сургуулиуд дээр 35 хүүхдээс дээш нэг анги бүлэг бүрдүүлэхийг хориглоно. Тийм ээ. Ер нь бол одоо ингээд дунд бол ахлах ангинд одоо нэг ангидаа 50-60 хүүхдтэй сурж байгаа ангиудыг бид нар дахин хуурилт хийгээд одоо нэг ангид 45 хүүхдээс дээш суралцуулахгүй байх одоо энэ шийдлүүдийг бас аймаг нийслэлийн засаг дарга нартай хамтарч авч хэрэгжүүлье гэж бодож байна.